Тэгсэн мөртлөө би чи заримдаа гала хамтлах шиг тод юм өмснө. Зөв. 100 мөн тэр бол. Бас гоё шүү дээ. Гоё шүү дээ. Энд улирлын бас нэг юм байна шүү дээ. Сумогийн барилтаар амарч болдгоо маа. Нэг бол сумогоо бол нэг бол ирж барилгач. Араа юм аа гэсэн үг шүү дээ. Нэг талаас нөгөө талаас утгаас нь аав би хувьдаа өөртөө бодтол аав гэртээ суугаад бичээд юм кино гарсан. Шалц киногоо энэ өнгөрсөн 10 сард нээдээ тэгээд кино маань одоо театрт өнгөрсөд гарч байна. За нэвтрүүлэгтэй хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Ноён нуруу нэвтрүүлгийн маань ээлжид шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгээ өнөөдөр манай нэвтрүүлгийн хүндтэй зочноор Ямбагийн гам болд буюу найруулагч Туках маань хөрөлцөн ирээд байна. Танд баярлалаа. За баярлалаа. За таны ажил төрөл сайн мэдтэй. Тавтай сайхан, нам тайван сайхан байна. Та бүгд ажил төрөл сайхан уу? Дажгүй сайхан. Одоо өдөр болгон хичээгээл одоо энэ хоолны ресторан, хоолны соёл гэдэг юм аа. Нэг ч гэсэн Монгол хүмүүндээ Монгол улстай таниулах гал хичээгээл явж лээ. Янз бүрийн юм хийж үзэл. Тэр дотроо нэвтрүүлэг гэдэг юмараа дамжуулаад олон хүмүүсийн үзэл бодол, эр хүний байх одоо position, эр хүн гэдэг чинь ямар байх хэвээр эр хүн гэхээр нөгөө заавал мундаг мөнгө олдог эсвэл бол мундаг ажил хийдэг биш. Эр хүн гэхээр одоо дотор нь юу гэдэг юм бол гэдэг энийг задлах үүднээс ингээд таныг өнөөдөр бас дуудсан байгаа. Та урлагийг хүлээж авч ирсэнд баярлалаа. Энэ хүмүүсээ сонсоход бол та бол нэлээд л эвгүй гар юм шиг байна. Олны чимээг сонсох. Тий, олны чимээг сонсоход. Тэгээ энэ талаараа хэдүүлээ нэг жоохон уучлаарай танаас одоо мэдхгүй асууж магадгүй. Та уралцч болно, яаж ч болно. Энэ дивжин дээр та өөрийнхөө гоё хэдүүлээ ярилцаад явъя гэж бодож байна. Тэгээ одоо Тукахыг харахаар нөгөө дандаа имээддэг байхгүй юу одоо ингэж нөгөө ажлынхаа шиг юм тий. Одоо бол тийм байхгүй шүү дээ. Өнөөдрийн хувьд бол хоёулаа юм байр солигдно. За тийм ээ тийм. Энэ цунаа гэдэг чинь одоо анхаа үед л дивжээ гэсэн үг. Энэ дивжээний дүрмээр л явна гэсэн үг болох нь шүү дээ тий. Яг энэ чинь хүн зуурхын л юм л да. Наад ч гэсэн эвгүй үгүй шүү анхаа чи жоохон бодолтой байхгүй бол дандаа юм байхгүй гэж. Байдгийг байрандаа очино л да. Тэгээ нэг номерт би одоо таныг анх удаа таарч байгаа. Таны энэ fashion design гэж бас сүрхий гоё юу вэ шүү. Имиж үү? Тий, имиж тий. Бас ховор, содон. Та энийг хизэнээс юм байдалтай. Энэ бараг одоо 23 жил болж шүү. 23 жил. Тий, өмсөж байна. Тий. Яг энэ яг дотроо бол яг хүмүүс янз янзаар олж хардаг баг. Үнцрэг үзэл, үндэсний үзэл одоо тийм ээ. Нацист гэдэг. Энэ бол яг хүн ер нь бол монгол хүн бол малгайг ус хоёроо дээдэлдэг. Тий. Тэгээ малгаандаа бол тэрийнхээ сайн бие дээдэлж гисэн. Энэ өөрөө миний үндсэн мөн чанар их орондоо хайртай тийм ээ. Ийм л одоо дотоод ертөнцийн илэрхийл юм да. Тийм байна. Тэгээд энэ малгааны энэ тэмдгийг харж хахад соён тэмдэг далавчтай их тийм юу сүртэй юу шүү. Монгол тэмдэг. Би болохоор энийг өөр гадаадын цэргийн малгай утгатай юм байх гэсэн чинь. Угаасаа цэргийн малгай гэдэг чинь дэлхийд даяараа нэг дизайнтай байгаа. Энэ дээр нь Монгол соён байна гэхээр сая л анзаарлаа. Тэгэхээр таны саяны хэлж байгаа нөгөө эх оронч үзэл. Эх орноор бахархдаг ч гэдэг юм уу тийм ээ. Ийм юм явагдаж гин гэсэн үг байна шүү, тий. Монгол гэсэн дотоод ертөнцийн зүгээр ярих биш. Тийм ээ. Гадаад өөрөөхөө хэрэгжилж байгаа, өмсөж байгаа малгайныхаа тэргүүн дээд магнатаа заалснараа энэ бол яг ямар ч байсан би монгол хүн. Тийм байна. Монголд хайртай. Тийм байна. Энийг илэрхийлж явж байгаа юм байна. Уруу явахгүй төлөө энд бол сүсгэлж явах хэрэгтэй юм болов гэж. Тийм байна. Тэгэхээр энд бол ер нь бол хүнд нэг нууж хаагаад байгаа. Тийм ээ. Яс бос үйлдэл хийгээгүй болвол буруу яваагүй болвол үе юм тэгээд нээлттэй байх шиг сайхан байхгүй. Тий. Яагаад гэвэл хүн өөрийгөө мэдж үйдэг. Буруугаач мэдчихдэг, зөвөөч мэдчихдэг. Энэ алхам аль тийшээ ирэх вэ, аль жимээр алах уу гэдэг бол тухайн хүний өөрийн зураг. Тийм ээ. Өвзэний төрөг. Тэгэхээр бид энэ дээр одоо аль жимээр нь алах уу, алийг сонгол бид зөв явах уу, аль нь буруу байх уу, аль алдаан дээр алдаа оноогоо цэгнэж явах уу гэдэг бол хувь хүний л асуудал. Тийм ээ. Архиудаг, тамхитдаг энэ бол ерөөсөө хувь хүний л ерөөсөө л асуудал байдаг юм тий. Энэ байдаг л. Тэрний буруу бол юм биш.
манайс хүн байсан гэдэг байхгүй. Тэгээд аль дээр үеэсээ тийм ээ. Тэгэхээр бид нэг зөрчгүйгээр яаж зөв холдрогт өөртөө явах уу? Өөрийгөө таниулах уу? Амьд байгаа хугацаанд хэрхэн явах вэ гэдэг чинь өөрөөс нь шалтгаална. Ижээ аав яах юм? Эмээ өвөө яах юм? Өнгөрөөд өгнө. Тэгэхээр энэ өөрөө гэр бүлийн хүмүүжлээс эхэлж байгаа. Гэр бүлийн хүмүүжил хаанаас юунаас ургасан даа гэдэг. Тэгэхээр бид нар чинь өөрөө болохоор энэ нэг сайныг харж нөгөө тийм ээ дагна муугаас холдно гэдэг үл ерөөс хуунаас шалтгаалах асуудал. Тэр шалтгаалах асуудал ерөнхийдөө харилцаа бөгөөд анхаарлаас үүсэх болов гэж. Тийм ээ. Гэр бүлийн хүмүүжил, удам муксаа, ген гэдэг юм бол нэг нэмрийн асуудал гэж би хувьдаа боддгийн. Тийм ээ. Тий. Сайн явах бол тийм ээ. Генний л асуудал. Тэрийг яаж хашна удам муксаа уламжилж авч явах вэ гэдэг. Таны саяны ярьдаг удам ухсаа ген гэж юм сайн нэг хагас ус дурдлаа штэ. Дээр үед бол одоо аав ээжнэр наацхан хүнтээс хот генийн мэдх юм уу, удам ухсааг мэдх юм уу? Дээр үед нөгөө багаас нь тухайн үед бол биднес залуу хүмүүс би хайртай би дурлцсан та нар тэр ген дурлал гэдэг чинь нөгөө удам ухсаа гэж ямар амаа тийм биел хүнд сайн. Нөгөө залуу хүний алдаач гэх юм уу? Тийм юм байж болно л доо. Гэхдээ энийг ингээд урт хугацаагаар аваад үзэх юм бол тийм амар чухал байдаг юм байна те түүх. Тийм тэр чинь яг энэ ахмадууд хөгсчүүл эдгээр маань амьдрал туулсан байна шүү дээ. Тэр чинийгээрээ биднэрт уламжлуулж тийм ээ муу яваасаа гэж хэлж бодохгүй шүү дээ. Тэгэхээр сайн яваасаа гэсэн үгсүүд сургаалууд байж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энийг одоо бид нар ингээд харахад дээр хүүхэд байхад бол зүр зэтсэн үг тийм ээ ардын аман одоо тийм үгнүүд сургаалууд бол ингээл нэг одоо бол ер нь маш оноод хэлсэн үгнүүд байдаг шүү. Ер нь тийм хүн ахтай дээл захтаа гинөө тийм ээ. Тий. Энэ ч бол зүгээр бүтэн ийм том философи байгаа даа. Маш том хүндлэл яриад ах шиг байна тий. Тэр шууд оргил руу битгэж очихын өмнө эхлээд үнийг хүндэл тийм ээ. Гэх мэтлэн энэ зүүр зэтсэн үг би одоо ингэ сүүлийн үед одоо нас яваад тэр юм уу? Хүн чинь явах тусам ухаардаг. Явах тусам сурдаг. Наслах тусам бүгдийг харьцуулт хийдэг юм байна л да. Би урд нь яаж байлаа? Одоо энэ хүмүүс яаж вэ? Нийгэм яаж вэ? Орчин тойрон хүрээлэл юу вэ? Ерөөсөө хүн тэр гэр бүлийн хүмүүжил гэдэг чинь тэр орчноос гараад дахиад нэг хүрээлэлд орж байгаа шүү. Тэгэхээр миний түрүүний хэлсэн би анхаарал гэж яриад байгаа юм л да. Хүүхэд ядуу хөхөд төрөөд гарч ирэхээр эхлээд ингээ ихийнхээ момыг ингээ хараад тий хамгийн ихний анхаарал дээр. Тэгээд цэцэрлэгт яваад энэ бүх юм анхаарлаас эхэлж. Анхаарсныхаа дараа цэцэрлэгч хүүхэд харьцаж эхэлдэг юм. Харилцаа үүсдэг юм. Гурван найз бол би энтэй л найзлаа. Энтэй найз гэдэг харилцаа үүсэж шүү дээ. Тэгэхээр хүн анхаарлаас дамжуулж харилцаа үүсдэг. Тэгэхээр энэ харилцаа гэдэг чинь ерөөсөө хүний гол цөм юм байна л да. Нэрээ харилцаанаас бүх юм эхэлнэ гэж бас яриа байдаг шүү тийм ээ. Тэгээд эн чинь анхаарал хийж байна. Тэгэхээр хүн өсөж хөлд орох хүүхэдүүдийг энэ дагонцож явж байгаа унчгүй анхаарад байна. Дараа нь жоохон том боллоо хичээл анхаарч жоохон зам гарахтаа анхаарч халуун цай бариад асчихгүйг анхаарч ерөөс бүх юм анхаарлаас эхэл. Энийн дараа харилцаа. Тэгтэл хүн найзлахдаа олон хүнтэй харилцаж байгаад хинтээ дотн суугаад сонголт өөрөө бий болж идэг. Тэр нь яг туйлдаа тийм болж байгаа. Энэ харилцааны дараа юу үүсдэг вэ? Итгэж байгаа. Харилцаад чамтай санчираатай анхаатай харилцсны дараа хүн итгэж эхэлдэг юм байна л да. Тий. Хүрлэж үзэж байж. Үгүй харилцаж итгэдэг байна. Энд би итгэж болох юм байна. Энд бол итгэхгүйгээд энэ дотор өөрийнхөө тэр энэ нэг хашааг барьдаг юм байна л да. Харилцааны хашааг. Тэгвэл хүн болгонтой ингээд нийлээл бүх хүн ингэдэг шүү дээ. Таны над хэлсэн юм чи их чухал юм аа. Тэрнээс харилцаж үзээгүй гэж энэ хүн тийм юм гэлээ гэж тука гэж ийм хүн ингэлээ. Гингүүд би тэрэн дээр итгээд энэ чинь ийм л юм биш. Энд чинь харилцаж үзээгүй гэж хүнийг дүгнэх гэдэг чинь бас маш буруу юм болчиход байгаа. Чам зүгээр тука гэдэг хүний зүгээр сигнал өгч байгаа. Тий. Тий. Энэ анхны тий. Нэг юм хүн байдаг гэсэн зүгээр мэдрэмж өгч. Чи бид нар бол харилцаа. Одоо анхаа бид нар бол одоо маш олон жил харилцсан учраас итгэж штэ. За энэ хүн бол удам хугацааны юу вэ гээл. Одоо энэ хүн
хүний талаар юу ч сонссон ч гэсэн таавал тэрэн дээр нь хуурахгүй нь шүү дээ. Тий. Би энэ хүний суурийг мэднэ. Энэ хүндийг ингэх ёсгүй дээ гэдэг ч юм уу. Тэгэл гэр бүлийн хүмүүжил чи ингээл Батбаатарын хүмүүжил ингээл харагдаад эхэлж байгаа шүү дээ. Тийм. Тэгэл энэс нь дараа нь ингээд жимгээ гэдэг юм одоо ингээд эхнэр хөөхт ингээд энэ чирс юм ингээл нүдэн дээр. Энэ за ах тэр дотор бас тооны алчуурууд бас байгаа л да. Ойлгүй яхан чи 6 хүүхэд байлаа гэхэд одоо нэг нь жоохон муу хүүхэд байна гэдэг ч юм уу одоо манай гэр бүлээс ихэд би чинь алийн баг зургуулаа хүн л дээ. Ана жоохон тооны алчуур гэдэг юм жоохон сахилахгүй маглахгүй тэр нэг хамаг үлийн үрийн үрж явдаг хүн болоод итгээд бол би байх жишээ нэг гэдэг ч юм уу тийм ээ. Нөгөөдөл нэг тийм ихийн цагаан тагтаа ээжэд бол дандаа их сайнэр хэлэгддэг уусч байдаг ч юм уу. Тэгэхээр бидний энийг ганц миний одоо ор ингээд хараад анализ хийгээд байхад бол хүн ерөөсөн анхаарал харилцаа итгэл гурваар тогтдог юм байна гэж. Энд бол мэрэгжил тэр баян хоосон ядуу тийм ээ. Ер хамаа хаачиг хөдөө байна уу гадаад байна уу одоо тэр шар хар толгой ерөөсөн хамаагүй. Тийм байна. Тим юмас хамаарад ирэх юм бол одоо бидний байгаа залуучдын байгаа байдал үүсч эхлэх таах шүү. Хүнийг таниагүй бэжж нөгөө таны түрүү ярьдаг нөгөө контакт үүсгээгүй, танилцаагүй, харьцаагүй бэжж хүнийг дүгнэдэг. Тий. Нийтээр дүгнээл явчихдаг. Ерөөсөө л дүгнээ явчихдаг тийм. Энэ ер нь их буруу юм байгаа. Хүнийг харилцаж ядч мэндэлж үзэж байж тань. Тэгжиж тэр нөгөө харилцаа үүсээд анхаарал үүсээд харилцаа үүсээд дараа нь итгэл үүсэн дараа тэр нэг аура энерги үүсдэг юм байна л да. Данхатай уулзахад хүн яадаг гоё энергитэй гоё дулаахан хараад ингэ байж гоё санжиртай уулзах гоё нэмсгэлт юм ба шүү дээ ингээд дээдлэгээ шүдийг нугаад гоё инээд юм байна гэдэг ч юм уу одоо мэрэгчлээ өвчин хэлж шít. Тэгэхээр бид нар чинь өөрөө ингээд тэр нэг өөрсдийнхөө тэр аура цэник гэдэг чинь гарч ирдэг энерги тийм ээ. Энэ энерги мотонтой уулзахгүй гэдэг хүн цаанаас тийм мэдрэгдэх юм байна. Мэдрэгдэх шít. За энэтэй бол нэг л уулзах, хоёр уулзах, гурав уулзах. Тий. Ер нь нэг хүнтэй нэг анх танилцаад нэг 2 3 үг солиход л нэг үний сонголтонд нь хавуулаад. Тэгээд дээрээс нь тэр мэрэгжлийн одоо бидний нөгөө хүн судал гэдэг шиг хариулагч нарын тэр мэрэгжлийн өвчин ч асар нөлөөлнө шүү дээ. Одоо 30 жил хийж байгаа бид нар бол хүнийг нүдийг хараал уншдаг. Нүд бол хүний ерөөсө бүтэн илэрхийлж шүү дээ. Дээр нь тэр бие илэмж тийм ээ. Body language гэдэг чинь ингээд зүгээр хүнийг өөрийн зүгээр ингээд дэлгээд тавьчих шүү дээ. Энд чи өөрөө хүн амьдрал маш олон хүнтэй харилцаж энийг олж авдаг юм байна. Мэдэж авдаг юм байна. Тэгэхээр хүн амьдрал маш олон хүнтэй л уулзах учрах хэрэгтэй. Сайн муу бид нар мэдэхгүй ш таахгүй ш. Уулзаж учирч байж нэгээ таньж олж харж байж энэ өөрөө тэр найз нарын одоо хүрээлэл крүүг тэр ертөнц өөрөө бий болдго юм байна л. Тэгээ ягаад 10 жилийн хүмүүс ягаад тийм дотн байгаад идэв. Юу ч болсон ч гэсэн юу ч тэр 10 жилийнх л арай л өөр. Тэр унган байрны өссөн тэр унган найзууд арай л өөр байдаг. Яаж юм гэдэг чинь энэ багаас явцсан. Дээд сургуулийн шууд дундаас нийлж байгаа байхгүй. Тэгэхээр нэг нэгнийхээ олж хараад таниад мэдээд муухай сайхан ааш байна уу тийм ээ. Яриа хөөрө арцгандаг хөгжилдэг ерөөсө бүх тэр ах их ээж авийнхын амьдралыг хүртэл мэддэг улсууд чинь ингээд утангасаар мэдчих болохоор тэд ингээд дотн огтлцол үүсдэг юм байна л дээ. Тийм байна. Тий. Яг тэгээд замын голоо сайхан найз нар ирнэ. Зарим нэг нь жоохон муу явал хаяа явна. Тэгэл гоё ингээд тэр чинь тийм тэдэрт бүр байхгүй. Зам замаал. Тэгэл зам дээр үлдэж байгаа нь хин үлдгэл гэсэн. Тэгэхээр нөгөө яг нөгөө голын мэддэг найзууд гэдэг чинь хичнээн муу явсан ч бай, хичнээн магадгүй хин нэг дургур хөргсөн ч бай, зам дээр байж л байгаа. Голын мэддэг болохоор үе чанар нь бол тий. Юм чанар. Маш олон үнэтэй учрын шүү дээ бид нар. Ажил төрлийн тий учрах нь чухал. Түүнээсэл холоос ингээ хараа зүхтаад гүгээд байна гэж байхгүй шүү дээ. Дэлгүүрт орлоо зүгээр бодлогч тааж талхаа өмнө заавал нэг харилцаа үүснэ. Тэгтэл тэндээс чинь энэ хөдөлгөч шиг айтайхаа хааштай гэж нэг цаанаасаа нэг хоол яадын бүр сэтгэлээс хийж гоё амт шүү дээ. Гурилдээ шүлж байна юу ч байна уу тийм ээ. Тэгэхээр тэнд нэг сэтгэл үнэрч байна. Тэгтэл тэр зүгээр нэг хөдөлгөч энэ хөдөлгөч шиг айтайхаа хааштай. Ингээд шидэд өгөхөр чинь хүн ямар дараа нь идэх хэрэг юм гэдэг.
Тийм шүү, яг үнэндээ тий. Тоогоочтой бүү маргалд, зөөгчтэй бүү маргалд гэхдээ л Тийм шүү дээ. Тийм тоглож могож зөөгчтэй баргалдах бас эвгүй шүү. Би бол тэгж боддгийн. Би өөрөө энэ ажлыг хийж байгаа гэсэн манайд хэрүүл хийдэг хүн бол ирдгүү энэ жил ахсан явцсан. Гэхдээ өөр газар явж байхдаа тоогооч юутай маргалдаад юм яваал гэж шүү дээ. Цаана ямар бодлоо надад хоол зөөж өгч байгаа мэдэхгүй шүү дээ. Эвгүй шүү дээ. За тэгээд түгэх та одоохондоо цай гарсан байна. Юу уух вэ? Манай ресторанд одоо жинхэнэ Японоос орж ирж байгаа Хасахи гоожрын бие гардаг, Чингис бие гарна, Японы ундаа жүүснүүд байна. За жүүс уу. Тэгээд цай байна. За тэхөө. За миний Та ер нь энэ ихтэй сайхан цай бай шүү. тий наадахнасаа би нэмээд юу хийгээд өгнө. Цайг нь хамтлаад өгнө тий. Жохон байжгаад сайхан чанко гарнаа. Сайхан хоол иднэ. Хоолоор дайлна. Хүмүүс яриад байлээ шүү. Танаа энэ сумуучдын иддэг шүл их гоё гэж. Тэгээ тэр онд сонирхолтой байдаг юм шиг байгаа юм тийм ээ. Би танаа ресторанд анхудаа харж байна. Шууд ингээд энэ өөрөө ингээд юг ертөнц үсгэж чинь л дээ. Япон уур амьсгал, дизайн тийм ээ. Тэр байгаа юу өдр. Тэг өөрөө энэ барилжсэн хүн ч гэсэн үрчээд байж харсан тэгээд одоо цэвэрлэгээ энэ үйлчлэгээндээ явна, ширээндээ үйлчлэн ширээний залуугаа чинь хаас. за Тогоочоо чинь манай анхаа болохоор сушигээ хийн. Бас Японд хэдэн жил сушигээрээ олон жил болсон шүү тий. 4 жил болсон. 4 жил болсон тийм 4 жил Японд байгаа. Тэгээд нэг сушины ресторанаар дадлага хийж, суши хийж сураад. Тэгээд эндээ бас давхар суши хийж, сурангаа ажиллаа. 5 6 жил завсарласан. Уран бүтээлээсээ. Тэгээд одоо эргээд бас нэрсэр уран бүтээлдээ ороод. манай урлагийн сүртэй ирдэг штэ. Иргэн ирлээ мэрлээ. Хайцсан байсан чи тий. Тэр ч одоо арай сүртэй юм. нэвтрүүлгийн хамтрагчаар Хармоо хүжи Milk Farm. Тухайн хэрвээ та урлагийн хүн биш, найруулагч хүн биш байсан бол та өөр ямар мэргэжилтэй хүн байх вэ? Та тэгж бодож байна. Би ер нь анх нь бол өөрөө бол мөрдөн байцаагч болъё гэж боддог байсан юм байна. Тэрүүгийн мөрдөн байцаагч цагдаа болъё гэж боддог байсан. Тэгсэн чинь найруулагч өөрөө ер нь бас мөрдөн байцаагч шиг ажил байлаа л дээ. Тий. Нэг тийм бидний нөгөө багт чинь нэг тийм их кинонд гардаг байлаа л да. Одоо энэ хаврын 17 учруулж гэнүү дэштирлээс тийм ээ. Амнаас чухал үүсч гэнүү тийм тагнуул магнуултай тийм нөгөө нэг орчин өөрөө хүнийг тийм үзэж байгаа юм чинь хүнд аюу нөлөөлдөг. Тэгэхээр хүн чинь одоо яг тэгж л мүдж штэ. Яг тэндээс янз янзын мэрэгчлэр сурах хүмүүс янз янзаар олж хардаг байх л да. Яг зөвхөн миний хувь хүний өнцгөөс бол яг тийм мэдрэмжтэйгээр тийм мөрдөн байцаагч болъё гэсэн тийм бодолт хийж явсан. Тэр мэдээж тэр бол одоо хүүхдийн санаа гэж байгаа шүү дээ. Хүүхдийн санаа гинэн байж болно. Ээж ч ус болно. Одоо би багтаа хараад юу бүх ер нь бүх болно гэхээс дургуй шахав юм болцсон байсан. Юу болцсон байсан? Дургуй шахав юм болчихгүй. Нөгөө багийн бадрун байсан гудамжинд тааралцсан болгон энэ нөхөр ноцлтно гэж үзүүгээр барайл ингээл сэгсчээ. Бүх гэж ямар муухай юм байдаг. Энэ хөвгөл бүх болно гэдэг. Эннийг л ноцлтуулуул гэж хүн болгон тэгсээр хагаад эсэргээрээ дургуй болгоцсон. За ха баярлалаа өнөөдөр. За. Манай цунаа рестораныг баярлалаа. За. Хоёр 2008 оны кино л да. Хийжсэн тэгээ 9 онд нээлттэй хийсэн. Энэ яг зөвхөн гэр бүлийн хүч хэрхэллэг л анх тухайн үед л дуурч ирсэн кино. Хойд их кино тийм ээ.
Тэрэн дээр нэг их тод гарч байгаа тэр л байгаа юм л да. Мөнчин аяг цаахан хоёрын л тийм зам л шүү дээ. Тийм. Тэгээ гэр бүлийн хүчрэл гэдэг бол ямар аимшигт амьд хүргэдэг вэ гэдэг бол орхицын 1-2 дугаар ангиас бол харагдаж болно л да. Тийм. Энэний хор уршигыг киноор илэрхийлж гаргалж ирсэн байх нь. Тухайд 2008 онд энэ тухай маш олон хохирогчд байлаа. Яаж илэрхийлэхээ мэдэхгүй хүмүүс их байсан баг тий. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг чинь одоо ер нь бол би баг байхдаа найзуудынхаа ч юм уу, өөрийнхөө ч юм уу, согтуу өрөөд даавж яадгийн. Яг тэр чинь нөгөө янз янз хүмүүс тэр чинь бас байсан юм байгаа шүү дээ. Тий байсан. Аль одоо ч байгаа. Тий байна. Тэгэхээр тэр чинь нөгөө нэг хурцаар гаргаж тавина гэдэгтэй л байгаа. Тий. Хүмүүс л тэрний гэр бүлийн хүчирхийллийн төлөө бас хийж байгаа, тэмцэж байгаа тийм юмнууд байж л байсан, байгууллагууд байж л байсан. Тэрийг ил гаргаж тавина гэдэг бол тодорхой хэмжээний бас зориг зүрх бас нэлээд ширүүн дуугарах, нэлээд тийм хийцтэй хатуу хийх гэдэг чинь өөрөө энэ ямар аимшигтай юм бэ гэдгийг бол бас нийгэмд нэлээд чочрож өгсөн тухай юм бол да. Яг тэр орхитос гэл тэр нэрийг сонсоход л тэр юу сонсогдож байгаа юм бэ? Би бол аимшиг кино гэж бодож байсан. Гэтэл амьдрал байгаа тоххой тэр дотор чинь. Энэ киногоор 8 он гарлаа гэж бодоход чинь юу ойлгосон гэхээр магадгүй манай гэр тийм байсан байж болно. Гэхдээ энийг айл болгонд байдаг би тэрийг жирийн юм гэж бодож болно шүү дээ. Гэтэл тэр киногоор дамжуулаад тий энэ чинь байж болшгүй юм байна. Энэ бол муухай юм байдаг юм байна. Нийгэмд ийм юм чи үзэн яддаг юм байна гэдэг анхны одоо сэтэл энэ чинь байж болшгүй юм. Би хэрвээ том хүн болох юм бол ийм байж болохгүй юм гэсэн. Наад захын анхны сэтэл өгчсэн кино бол тэр бол яаргүй мөн баг. Яг тэр гоо чи нөгөө нэг 8 зураг аваад 9 он нээж ирсэн. Тэгэхээр тухайд эдийн засаг айгүй хүнд. Тэгээд ард түмний сэтгэл зүй айгүй дарамттай хүнд болохоор эдийн засаг хүнд болохоор ямар тийм ээ. Тэгээд тухайд тэр нэг шууд ярилцлага ороод ингээд нэг уцтай ингээд ярьдаг мардаг тийм шууд нэвтрүүлэг одоо бид нар яахтай киногоо үзүүлэх гээл сурчлах гал чадах хэтгаар л хийжээ штэ. Тэгэл телевизүүдийн нэвтрүүлэг эдэрт ороод тэгэхэд бол яг нэг нийгэм ийм хар бараан хүнд хэцүү байхад дахиад ийм дарамттай кино хийнэ гэдэг чинь одоо ямар учиртай юм бэ гэж би бол маш олон тийм асуултанд хариулт өгч ийсэн. Бас дарамтлуулж ийсэн гэх юм уу юу гэх. Тэгтэл тэр надад бол дарамт байгаагүй л. Энэ нэг цаг нь болсон үедээ гарч ирсэн юм болов уу гэж боддог. Тухайн уран бүтээлчин хий гэж бодож ирсэн зорьсон зорилго тийм ээ хийгдэж байгаа хон цаг нь өөрөө яг л нэг юун дээр нийлсэн юм бол тухайд тэрийг хийгээгүй бол өөр юу ч хийгдэх юм билээ тийм ээ. Тэгтэл тэрийг хийнэ гэдэг бол өөрөө уран бүтээлч хүний дотоод мөн чанарын одоо хүчил дээ. Тийм ээ. Тий. Зорж хийнэ гэдэг. Түүнээс айгаад байх юм бол одоо юу хийх юм бэ уран бүтээлч юм. Энийг дуугарахад яадаг юм бэ? Дараа нь барьж идэг л дээ. нэвтрүүлгийн хамтрагчаар Хармоо хүжи Milk Farm. Тэгэхээр Тукаха таны залуу нас хүүхэд насны талаар нэг сонирхож асуумаар санагдлаа. Аав ээжтэйгээ өнгөрүүлсэн цаг үе. Тэгээ таны аав таныг яаж хүмүүжүүлж ямар одоо тий хүмүүжлээр сургаж өсгөв. Та тэр талаас нэг хааж яагаад урсч нэг яриач. Би чинь одоо айлын 6 хүүхдийн баг нь л да. Манайх 3 эрэгтэй 3 эмэгтэй. 2 ахтай 3 эгчтэй. Нэг автаа нэг ээжтэй. Тийм. Яг би чинь 10 настайдаа бол өнчөө оцорж ирсэн. Манай аав 10 настайд маань Баянмонгол хамтгийн нарийн бүрээч байсан. Урлагийн хүн л дээ. Тэгэхээр манайх бол урлагийн гэр бүл. Манай ээж ч юм бол яг зөвхөн балетийн юунд явж байгаа дараа нь мастер застер үйлдвэрлэлийн чиглэлээр явцсан. Тий. Манай аав бол Баянмонгол хамтгийн нарийн бүрээч байсан. Тэгээд 40 наснда өөд болсон байдгийн. Тэгтэл 10 нас хүртэл аавгаа харах тэрийг тогтооно гэдэг бол
надад бас үлдээж чадсан л байгаа юм л да. Тэр хүн. Тийм ээ. Тий. Ягаад үлдээж чадсан бэ гэхээр би чинь нөгөө нэг цэцэрлэгт явдаг. Их сонин шүү дээ. Сургуульд орохоор бэлтгэл анги гэж тэрэнд явж үзээгүй. Ерөөсөө шууд нэг дөрөвд орчихсон. Тэгэхээр намайг чинь цэцэрлэгт яваа хүн чинь харах хүн байхгүй. За тоглолт руу аваа явдаг байхгүй. Тэгэл автоцог өдөржин тэр сургууль моргуулд нь ингэж яваал тэгэл тэр тайзны ардл сургууль ихтний гал тоглолтын дээр хүртэл дагаа явчихна. Тий. Тэгэл тоглолтын дээр яг тоглолтын хөшиг нэгтгэхээс өмнө аваа ард ингээд ардл ийм зүгээр дөрвөлжин санал ардталд суучна. Босоо яслахаар дагаж босчоод суухтан дагаж суучл ардталт хүн байхгүй. Тэгэхээр тайзны ард бас сул явж болохгүй хөөхөд. Энэ иймэрхүү л багнаас өнгөрсөн байдаг. Тийм байна. Яг аавынхаа нуруу хараад Тийм. Нуруугаар хоёр тийш хараа сууч байгаа юм л та. Тэгэл тайзын ингээл хөшиг нэгдэл босцоод яслахаа дагаж босчгоол суухтан дагаж очил тэгэл аваараас харагдахгүй шүү дээ. Тэгээд тэр тоглолт дуустал ингээл тэгэл байж шүү дээ. Дан гэл тэр нэг Баян Монголын одоо тэр баяраа дуучин гал хөө дуучин тэр том дуучдын дууг сонсоол тэгэл өссөн байдаг. Яг хөө тэгэд ер нь бол манай бас их харцангуй чангал хүн байсан л та. Тийм гэр бүлийн хүмүүс манай ах их ч эдэр чинь бол бас гэр цэвэрлэг хоол хийх цэвэрхэн байх эдэртэй чанд хүн байхгүй. хүн байх. Тийм. Тийм. Тэгэл тэр дээдлүүдийг ингээд ер нь загнаад эхлэхэл доошоо тэгэл бүгд ингээд хадны цороо шиг л цороотод л навд дээр ирэхээр ваа гэл ирэхлүүл явчихна л да. Тэгээд намайг бол ер нь яг зүгээр би нэг ихчээсээ 6 насны зөрөөтэй байхгүй. Миний яг дээдлийгч. Тэгэхээр арай жоохон хоол гэсэн үг одоо. Тэгэхээр над би тэдний чинь арай л баг бол таарч байгаа юм л. Тэгэхээр надад бол нэг тийм хариуцлага ингээд ах юм байхгүй. Гэтэ заавал юм бичиж үлдэн. Надад аав бас үлдсэн бонко гэж байгаа юм л боо гэдэг гэж байгаа. За. Гэрээ сайн цэвэрл, гэрийнхаа даалгавраа хий. Ороо сайн хураа. Цэвэрхэн бай. Ийм загтлуулдаг л юм. Өглөө ажил явахт тэгээд хичээлээсээ ирээд тийм хий гэж. Тэр загтал нь одоо өдөр тутмын юм байх уу? Ер нь үлдээсэн загтал нь тэр өдөр тутамд л үлдээ. Ярилцаад байхгүйгээр захиагаар үлдээх нь шүү дээ. Тийм байна. Чи нөгөө нэг өглөө явах чинь надад сүм төрүүлээ явчих. Би хичээлд яваад ирнэ те. Хичээлд яваад хараад ирэхэд бол надад энэ загтал үлдээсэн. Тэгээ нөхдүүд бол ер нь тийм загталтай. Тэгээ тэр чинь орой урчиж шалгах нь шүү дээ. Тэ. Надад бол нэг юм хийгээд байхгүй ч гэсэн бас зарим нэг юм хийхгүй үед бол над ч гэсэн ажлын баг ч гэсэн ороо гэрээ цэвэрлгээд юм үлдээдэг. За сайн. За. Энэ ямар нэртэй юу гэдэг хоол вэ? За энэ түгэхаа чанху гэж нэртэй хоол. Чанху юу юм уу? Чанху. Нэвтрүүлгийн хамтрагчаар Харамуу хүжи Milk Farm. Манай хоолны газар чи ердөө л энэ шүү дээ. Бид хоёр энд суусан хүмүүстэй үйлчлэн, хоолыг өгнө, уух юм тавьж өгнө, хамтдаа тулгаж уун. хамтдаа тулгаж уун. Тий. Нөгөө ярих гээд байгаа юмыг тодруулж гаргаж ирнэ. Дотор хүнийг гаргаж ирнэ. Зовлон байвал жоохон хуваалцчихна. Хүн чинь дотор хүн гадар хүн гэдэг нэг байгаад байх шиг байна те. Хүмүүс яриад байгаа нь. Тэр алкоголд нь сурж яриад байдаг юм уу? Эсвэл амьдрал дээр байдаг юм уу гэж тийм ээ. Би бол таны үед юу гэж бодож байна? Тэр ерөөсөл байж байгаа гэдэг байхгүй. Арих уухаар бол яг жоохон хөгжиж байгаа юм л тэр алкогол гэхэл яг нэг дотор хүн. Тийм ээ. Одоо гамболд гэх юм бол одоо болдны илүүжээс нэг анаан цаанаа байж идэг ч юм уу. Анх хоёр ихэр хоёр үетэй нэртэй санчирыг бол хэлгээд хэцүү юм байна лээ. Санчир болд гэж байгаа зүгээс. Тэгэхээр санчир наанаа байж байгаа цаана болдон зөв байдаг ч гэдэг юм бол тийм. Багдгүй бас тийм шүү дээ. Үүсэхгүй шүү дээ. Дотор хүн хэр гарч ирэх вэ? Дотор хүн хэр гарч ирэх. За миний чинь бүгдээрээ гарцсан бах уу. Тэнд нэг доторсоор гадарсаадах юм гайгүй баг. Хов өнөх тэр характераас болоод ах шиг байгаа. Жохон ингээд даруухан хүмүүс одоо яадгийн тийм хүмүүс байдаг шүү дээ. Жохон зодтол дуушуу орчдөг ч гэнэ үү тийм ээ. Тэ? Тэгснээр эрүүлдэ дуурдаг. Эсвэл амар ярддаг хүн чимээгөө болчдөг ч гэнэ үү. Тэгэхээр эн чинь ингээд янз янзын
характертай харизмтай улсууд байна шүү дээ. Тэгэхээр тэд нар чинь өөрөө мэдэхгүй шүү дээ. Энэ нөхөр яаж нөлөөлж байгаа мэдэхгүй байхгүй. Тэ? Энэгээр буруу юм ярьждаг эсвэл бүр гоё болчдаг ч юм шүү дээ. Энд чинь муу талтай сайн талтай. Ерөөсөө ухамсарын тааруулах л асуудал. Асахи гэдэг чинь бас нэг Япон байдаг байх шүү те. Асахи гэдэг нь нөгөө мандах нар гэсэн нэртэй учраас сумч тэрийг авах туфтаа байхгүй. Кирин гэдэг чинь нөгөө лууны зурагтай байдаг. Одоо 2 том пип чинь. Тэгэхээр нөгөө луу гэдэг чинь 4 хөлтэй болоод байгаа зурган дээр. Нөгөө сумч нь 4 хөлчүүл ялагдсан шүү дээ. Тийм болохоор асахиг аав. Махтгийн бол дахиагаа идэнэ. Бас юутай. Бас явдалтай бэлгшээлтэй. Бэлгшээлтэй тий. Дээрийн сумч тэр тусмаа тийм юм их байсан юм шиг. Танаа энэ цунаа гэж яг юу гэсэн утгатай вэ? Цунаа гэдэг. Идүү дотоо юм сонирхож магадгүй. Хоол идэх зур тийм ээ? Тий. Энэ нэг ийм бас ямар газар нэртэй юу идээд байна тийм ээ? Мэдхгүй бол бас осолтооч гэж болно шүү дээ. Юм болгон тийм сайхан биш шүү. Ийм бас ингээд дайлаад байгаа юм чинь бас ямар дайлаад байна. Дараа нь чинь бас нэг баримттай баймар байна шүү дээ. Энэ хоёр сайн сайхан юм ярьж байгаад өгсөн. Тэгэл би дараа нь ингээд гэдэг юм уу тийм үү? Яг энэ таны асуулт их гоё асуулт байна. Цунаа ресторан цунаа гэж нэр нь болохоор аврагууд зүүдэг юм цагаан бүс байдаг. Тэр энэ. Тийм байна. Тий. Одоо тэр зурган энэ чинь цунаа гэдэг юм уу? Энийг цунаа гэдэг байхгүй. Аврагын бүс. Аврагуудын бүсийг. Авраг хүнэл зүүдэг бүс. Бус тохиолдолд болохоор тий югознал зүүн. Сүмийн дээр, хаалганы дээр, айл болгоны хойморт нөгөө бурхан шүтээний дээр нь байдаг. Хүн дээр болохоор энэ авраг дээр л байдаг юм байна. Тэгээ та дараа нь ингээд эргэн тойрон сонирхоод үзээрэй. Манай ресторан дээр одоо аврагуудыг хэрглэж ийсэн одоо маваши, цунаа одоо ингээд энэ сэлэм энэ аврагын зурсан зураг тэгэл тийш авраг зориулж ийсэн дууны шүлэг их авраг зурсан. Энэ хармаа үжи авраг зурсан зураг. Амаа юу? Тий. Тэгээд энэ эргэн тойрон маш тийм гоё нөгөө химэр гэж хүмүүс ярьдаг штэ бас. Тэр талаараа бодох юм бол энэ зүгээр ингээд энергитэй. химрийн ингээд бүрэн бүтэн юм цуглуулсан музей маягийн тийм ресторан байгаад байгаа. Жохон архин дуртамаар орж ир цадчгаар л архин харагдаад байна. Тэр архинууд юу вэ? Энэ одоо чинь та энийг харал да. Хагхуу гэсэн юу аахгүй. Арх аахгүй. Арх уу? Тий, энэ ч одоо 6 литр юм уу? Тий, арх. 69 дахь авраг. Оо, тийм үү. Энэ 32 төрөлхт нь дурсгалт нь хийж өгч байсан. Энэ бол жишээ нь одоо Японы үйлдвэрлэлтэй зарагдаа байж идэм үү? тий, тухайн үед нөгөө зөвхөн тэр үедэн зориулаад л дурсгал болгож гаргаж ирсэн гэдэг байхгүй. Энэ болохоор хармаа үжи. Оо, за. Хармаа үжи аврагын өөрийнх нь гарын үсэг нь одоо энэ зураас Тий, өөрийнх нь яг зурдаг гарын хэсэг нь энд нь ингээд сэлээд ийдсэн. Тий. Шилэн дээр сэлээд ийдсэн. Надаас илүү одоо энэ эдгэр чинь бас сонирн байхгүй тийм ээ? Тий. Манай зурглаач нар энийг харчвал Энийг яг татаад нэг авчих юм байна. тий. Энэ яг танаа ийм нэвтрүүлэгчийн урд нэтрийг ингээд би их архин дуртай болохоор ийм асуугаад байна уу ингээд сонирн болчихлоо шүү бас. Оо зүгээр шүү. Тий. Өөр нөхдүүдээс асуухгүй юм асууцсан уу? Асуудахгүй. Энэ нөгөө цом байна шүү тий. Энэ жижигрүүс үйлдвэр. ерөнхий сайдын цом нэг төрөө дээр нэг л гардаг. Томын болохоор хаваад үлдчихдэг. Энэ болохоор бас хагхуу аврагын одоо 45 төрөөсний нэг цом гэсэн үг энэ. Ерөнхий сайдын цом. Сумочод энэ дэр чи эднэз. Яг уу тэгээд Монгол дээр жилдээ нэг удаа л Монголд ирж байгаа юм чи бараг л тэр үедээ орж ирнэ. Одоо та нар шалбартай одоо манай ах нар ийм юм хийж байгаа. Манай дүүнэр ийм хийж байгаа. Бас нөгөө дэмжинэ гэдэг утгаараа. За энэ цом маань тий. болохоор зэрэг манай санчрын дайчин барилдааны цом. Зодог тайлах үед 9 сарын 1-нд 13 оны 9 сарын 1-нд Рио Канто шоу гэдэг нь болохоор одоо зодог тайлах үед манай дивжээнийхэн надад дурсгал болгоод одоо сэтгэлийн одоо чи бол Кантошо авсан хүн шүү. Дайчин барилдааны шагнал авсан хүн шүүгээд энийг хийлгэж манай дивжээнээс одоо хагхуу одоо бүх найзууд нийлээд энийг хийж өгч ирсэн ийм цом байгаа. Мундаг дурсгалтай байна. Тэгээд одоо тэр VIP өрөө өдрөөр яваад үзвэл зөндөө юм байгаа. Тийм байна. Тэгээд нэг ийм юм аа чэжл үзээд байгаа. Энэ яадаг энэ самурай сэлэмнүүд үү? Тэгээ энэ сэлэм болохоор одоо нөгөө аврагын ёслол гэж болдог. Авраг өөрөө гарч ирээд дивжин дээр нөгөө ингэж хөлөө өргөдөг ёслолоо хийн. Энэ хажуудалд нь одоо жавар үргээдэг хүн, замыг хамгаалдаг хүн гэд хоёр хүн гардаг байхгүй. Тэгээд тэр одоо замыг хамгаалдаг хүн гэдэг хүний
гүйцэтгэх ёстой юм сэлмээ барьж явдаг. Ингээд бариад араас нь аврагын араас ингээд явдаг. Тэрний сэлм байна. Та одоо ингээл олон жил хин найруулагч гэдэг ажил хийлээ. Найруулагч гэдэг чинь тэгэл амьд байгаа юм, хийсвэр байгаа юм. Ингээл олон юм дээр л хүмүүсийг дүгндэг баг. Миний бодлоор. Энэ дотор та найз гэж дүгнэх юм юу гэж бодох вэ? Найзуудаа одоо хэн болгон л миний найз байгаа юм гэж л таны хувьд ямар хүнийг найз гэж дүгнэх вэ? Яг энэ дүгнэн гэдэг чинь бас их том асуудал л та. Тэ. Энэ санчир дээр 5, тэрэн дээр 4, энэ дээр 3, 2 гэдэг оноо тавих биш. Тийм ээ. Найз байж байгаад найз биш болж болно. Тэгэхээр найзыг одоо тань гэдэг бол асар их хугацааны аялал юм шиг байна. Яг үндэ бол 30 жил ажиллаж араас утгалж яж магад. Аюултай шүү. Тэгэд миний түрүүний хэлсэн тэр багын нөхдүүд бол арай өчигтэй байх шиг байна. Арай өчир юмсантай. Яг замын нөхөд бол сайнтайж муутайж харав. Тэгэхээр яг дүүнхээсээ илүү үнэлэх гэдэг юм уу? Үнэлэх дотроо бодож санан сэрэх тийм ээ. Энэ надад бодогдож ин үлдсэн би өөрөө залгаж өгнө гэдэг тэр миний дотор орсон л найз байгаа. Тийм ээ. Түүнээс бол найзыг ялгах, харьцуулах тэгэл дахиад нөгөө нэг ген мэн өссөн орчин тийм ээ. Тэгэл нөгөө боловсрал тийм ээ. Сурч хүмүүдсэн тэгэл боловсралгүй сайхан найз байгаа шүү дээ. Тэгэхээр тэрүүгээр ингэж ялгаж салгаж ерөөсөө болохгүй. Энэ найз ч байна, ядууч найз. Дундаж найз ч байна. Энийг ингэ ерөөсөө ингэ хооронд нь баянтай нөр харьцах, ядуутай нэгч. Гэхдээ нэг өнгөр л харьцах хэрэгтэй байна л дээ. Нэг л өнгөр. Тэгэхээр нэг өнгөтэй байдаг хүмүүсийг кавал найз гэж хүлээж авч гин гэж ойлгоход. Энэ бас нэг үг байдаг шүү. Дугуй олно гэж. Хоёр амьдрал дээр байдаг. Яг өөртөө адилхан. Ер нь л дээ, ер нь дугуйвал тэр чинь нэг аура, нэрэг, тэр харилцаа, ярилцсан юм тэгээд сонирхож байгаа элдв хангаа юмнууд ингээд нийлдэг юм байна л да. Зөрж байгаа юм бол зөрөөл алга болно. Тэгтэл эн чин дугуйгаа олно гэдэг чинь ялч явахгүй нэг нээлттэй болоод ирэхээр чинь ирэхвш. Тэгээд тэр багаас явсан хүмүүс чинь бол ер нь бол насан турш одоо миний 10 жилийн 45-6 жил явсан хүмүүс байна шүү. Найзлсан улсууд одоо хүртэл. Тийм ээ. Тэгэл дээд сургуулийн бас нэг 20 хэдэн жил 30 жил болж байгаа хүмүүс ч байна. Тэгэл ингээд эн чинь найз нарын тэр хүрээлт чинь хэр олон хүнтэй учраас шалтгаалж найзын найзтай найзалдаг ч үгүй байна. Тийм. Үндсэн найз нь ч алга болсон ч үгүй байна. Танилцуулсан найз. Тэгэхээр чинь өөрөө баялаг байна шүү дээ. Хоёлоо ч гэсэн энэ рестораныг эхлүүлснээс хойш бас шинээр илүүсэн найзууд байгаа. Тий. Одоо найз нар нөгөө яаж эхэлсэндээ биш яаж дууссан да гэдэг бас үнэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө Тугаахын хэлж байгаа нөгөө өнгөнд хувраад байдаг. Тийм хүмүүсийг олон жилийн найз. Тэр хамилон шиг л биш байх стал юм шиг байлаа л дээ. Ер нь хүн өөрөө хамилон шиг ингээд өнгөн хувраал ингээд болоод энийг харахаар өөр болол тэрийг харахаар энийг л энийг харахаар уурлал. Хүн өөрчлөгдөв тий. Сайн сонс. Ясгүй юм шиг байгаа юм тийм ээ. Сайн сонс. Товцол өөрчлөж байгаа шүү дээ. Яг хөглөө өөрчлөж. Ягаан магаа өмслөө улаан цагаан өмслөө чи их өөрчлөгдөг гэдэг аахгүй. Наад чи гадна тал шиг. Тий, тэр чинь бол зүгээр хэлбэр. Тэр хэлбэр бол яг байж байгаа. Хүн яаж хэлбэртэй дизайнтай те зогсон зохиогоо янз янз юм өмсч болно шүү дээ. Одоо бол бүр таалагдчихлээ таалагдчихлээ те. Толгоон дээр өндөг тавиач явж болно. Яаж болно шүү дээ. Тэгтэл зүгээр дотоод мөн чанар нь зөвл байх хэрэгтэй. Тэгсэн мөртлөө би чи заримдаа гала хамтлах шиг тод юм өмснө. Зөв. Зум өнтер бол. Бас гоё шүү дээ. Энэ удирдлагын бас нэг юм байна шүү дээ. Тий. Би бол ягаан бодлоготой ягаан бандастаа л зүүн өнгөрчтэй. Манай хар санаагийн амрааш гэл юм байна л да. Тэгэл нөгөө сөрөний ярддаг найз гэдэг юм тодорхойлох юм чинь одоо Тугаахын хувьд бол нөгөө
дотор өнгө нь болохоор яг хувраад байдгүй тэр үнийг тодорхойлох байх гэж ойлгосон. Зөв тавьдаг байхаа. Ер нь бол намайг л хэлээд байна да. За яг одоохондоо тэгчих. Дараа нь энийг катлчаар авах шүү дээ. Ер нь яг хүн чинь ингэж яах ёстой вэ гэхээр нөгөө л олж харах ёстой юм билээ. гэж ойлгоод байгаа юм. Өөрийгөө эхлээд өөрийгөө таних. Яг өөрөө танихгүй байх юм бол тэ ийшээ шөлбөрөөл ийшээ энэ санчир явж байгаа зам л зөв юм шиг анхаах зөв юм шиг ингээд өөрийгөө олоогүй хүн чинь яаж одоо ингээд явах вэ те өөрийгөө олсон бол ямар ч үс нэг өөрийн гэсэн нэг хөдлөхгүй байр суурь олох гэдэг шүү дээ. Гол зарчим гол үжил санаагаа тийм ээ тэрийг л ингээ өөртөө бий болгож бодож тэр чинь алдаж эндэж зөндөл хорвогдуулна шүү дээ. Тэгтэл тэндээс шүүгээд өөрөө тэн дээр л тийм амин мөн чанартай байх хэрэгтэй мэл өөртөө итгэлтэй байх өөрийгөө зориулж тэгэхгүй л зоригтой бай гэдэг ингээ мөрөн дээр алгадмууд би зоригтой болчих гэж байхгүй л тийм ээ өөртөө итгэлтэй бай гэдэг мөрөн дээр алгадахаар би итгэлтэй гэдэг ийм бол энэ түүхэнд байхгүй байх л та тэр хүн зүгээр шантаршгүй байх хэрэгтэй юм шиг л бүх юмд тэгээд эрдэн дээр сэтгэлийн хаттай байх хэрэгтэй зовлон дааж чадах сэтгэлийн хат жаргал бол яг дараагийн асуудал хинт юу ч тохиолдсон би босноо чаднаа зөндөл юм тохиолдно проблемгүй бол амьдрал өөр амтдаг энэ нэг амьдрал дээр ингээл яг аав шиг хүн бол гэдэг юм уу тийм ээ яг аав нь ямар байна яг хүүхэд нь тийм байдаг гинөө мэдээж тэр бол хүссэн үсээгүй үлгэр дуурайл очино тийм ээ тэгэхээр аав бол аль болох баг алдах тийм ээ аль болох нэг цензуртэй тийм ээ хүүхдээ үлгэр дуурайл болохын тулд ингээл худлаа жүжиглэж болох хэрэгтэй тийм ээ яг үнэн л байх хэрэгтэй яг гоо тэгээ хоёр алхмын хооронд худлаа ярих марих бол тэгээд хэцүү л дээ тий нөгөө талаас энэ хүүхдийг бол ингээд яг ингээд нэг одооны нийгэмчүүр ямар вүлээ тэгээ бид нар дасан зохицох амьдрах гэдэг нэг юм хүний хувь хүний гэр бүлийн нэг тийм ухааны ажил байна тэрийг л гоё өлөөлөх хэрэгтэй байна л ороо засцор ажил бүтэхгүй орчин үед яадаг юм зүгээр ингээл хайчих ш тийм ээ эндээс хол энэ өөрөө цэгцтэй нямба чамба байна гэдэг бол бусад хоошоо бүх юмд анхаарахтаа бол цэгцтэй чамбал байх нь л амьдралд өөрөө нэг ялангуяа эрэгтэй хүүхэд бол гэр авч явна толгойлж явна дахиад амьдралын их ачаа нуруунд дээр нь аав шиг л ирнэ шүү дээ тийм ээ тэгтэл тэрийг л даах чадвартай сэтгэлийн хаттай хүүхдийг л өсгөн мөжүүлэх систем шиг байгаа юм. Яг бид одоо тэгэл хичээж л байна л дээ. Энд чинь яг одоо нэг би одоо ямар тийм педагог мундаг сургууль мөжүүлэгч биш алдах юм байна, онох юм байна. Хитрхээ чанга загинч юу байна. Заримдаа тэрэндээ бас өөрөө гутрах ч юу байна. Тийм ээ. Хитрхээж байгаа одоо ээжийнх нь одоо ивэсэр матасар зарим үед ингэчих үе байна. Тэр чинь одоо сүүл рүү өөрөөгөө бас талын дараа би ч юу ч хийж хөвдөө одоо хүний үгэнд ороод тэг чинь ер нь тэр ээжүүдээс эвгүй шүү. Тэг эндээ юм хэлээч гин шургасаар нь байгаад ингээд тийм байдаг тийм ээ. Эн чинь биш зөвхөн одоо манай их нар юм эсвэл одоо танаа жимгэж өнө тийм биш байхгүй. Бүр дээрээсээ л тийм байгаа шүү. Эцэгт нь хэлвэл өвөнд нь орно одоо яа тийм байгаа юм тийм ээ. Бид нар энэ чинь анх гаргаж ирж байгаа юм биш үү? Сумогийн арилтаа амарх болдго юм аа. Нэг сумогоо бол нэг бол ирж байрлаач. Араа юм аа гэсэн үг шүү дээ. Нэг талаас нөгөө талаас уутгаас нь аав би хувьдаа өөртөө бодтол аав гэртээ суугаад бичээд юм кино харсан. Шалц киногоо аяна өнгөрсөн 10 сард нээдээ тэгээд кино маань одоо театрт хэмжээнд гарч байна.
нэвтрүүлгийн хамтрагчаар Хармоо хүжи Milk Farm. Тэгээ манай нөгөө Цунаа ресторан өдний хүртэл нөгөө түрүүний та биднээс ярьдаг чанко гэж хоол. Тэгээ маш дээд зэрэглэлийн загас суши гэдэг Японы яг бонтноос нь өндөр зэрэглэлийн юм гардаг газараас авцардаг байсан. Одоо энэ удаад энэ бас сайн чанар Япон мах шархад хамгийн гоё амттай байдаг, шүүслэг байдаг гэдэг утгаараа Японоос бас нэг юм өхрийн мах оруулж ирээд одоо үйлчлүүлж гүндээ жоохон макталын аваад дөнгөж 5 хонж байгаа. Энийг бас танд нэг хамсаж үзье гэж бодоод биднээс нэг хальт ингэ ширээгээ солилцсон байгаа шүү. За. Тэ. Монгол мах гэдэг бол угаасаа дэлхийн 1 номерын гоё нөгөө ингээд явж иддэг одоо өөрийн байглаараа ингээд нөгөө тижэл нь өөрөө ингээд хайж иддэг болохоор дэлхийн 1 номерын чанахад хамгийн амттай. Монгол махаас шарахад бол арай өөр болчиход байдаг. Тэгэхээр энэ ялгаа нь юунд вэ гэхээр Япон махад шарахад яг зориулагдсан. Шарсан ч гэсэн доторх шүүслэг юм байж идэг. Амтны одоо жажил өрх юм уу? Энэ соуснууд нь жишээ нь манай яг энэ махандаа таарсан. Биднээс өөрснөө гаргаж авсан гоё дөрвөр соус байгаа. Одоо тэгэхээр чинь шарах зорилтоор өхөр тижээж юм гэсэн. Яг үнэ. Энэ мах маань нөгөө түүгээр нийцсэн ч болдог төрлийн мах нөө ямар юм тийм үү? Тий. Ингээд нэг жоохон юу гал оруулаад энэ болохоор нэг жоохон чихэрлэг соус. Одоо идэхэд бол чинь гэсэн үг. Тий. Ер нь эрэгтэй хүмүүс, насан турш хүмүүс энэ нөгөө давслаг сонгонтой амт их сайхан байна гэж байгаа. За тэгээд сайхан хоолоо идээд махаа идэж явах зураа яриагаа өргөжлүүлнэ. За. За анч навхад ирнэ бэрхшээлт болоо. Та савханд жоохон марахан юм аа та тийм ээ. Савханд Уул нь сайд байсан шүү дээ. За. Энэ гайхамшигтай махаараад сандраад идэм яа. Аа. Сэхэдэг үнэ. Бага харин. Энэ таны нэг гарны алчураа шийхтэй. Айнантай бол ийм хурдан болчих юм. Тий, энэ зүгээр хоронхон хугацаанд ийм нөгөө амьд гал дээр болгоол гаргад. Хамаагүй болгочвол бас нөгөө тослог юу жоо өөрчлөгчдөг. Тэгээ дарсан нэг ийм гоё ийм шордогны амт байдаг шүү дээ. Тэрийн шиг чимших гоё юм амттай юм биш үү? Ядж яагаад би өөрөө тийм шарсан маханд их дуртай гэлгүй. Тий. Ер нь монгол хүн ихэнх нь махан дуртай юм байна. Ер нь шарсан махнаас боцохгүй дээ. Тий. Шарсан маханд дуртай хүн бол амтанд нь бол дахиж ирэхээр л юм байна. Тийм баг. Энэ амтанд донтоосоо гэж хүсэж байгаа. Биднээс ч гэсэн нөгөө барилж байгаа хугацаанд 15 настайд очичоод энэ якинику гэдэг аахгүй энэ хоолыг. Энэ хоолыг яавал цадтай идэх юм бол хичээгээс ороо байхгүй юм байна. Том цолтой бүх болж иж энэ хоолыг цадтай идэх юм байна. Тэр талаар аягүй хичээдэг байсан бас. Одоо баян спонсорууд ч юм уу сумотортой хүмүүс хаяа нэг дагуулж явна. Биднээс өөртөө орохороо одоо Хармоо хүжи хагхуу биднээс болохоор тэр хоолны газар очиод махыг авч чадахгүй ч гэсэн соусыг аваад будаан дээр хасгаад иддэг гэсэн баг. Тэгээд одоо энэ гоё махыг ийм гоё боломжийн үнээр эх орондоо оруулж ирээд тэр маань Цунаа рестораныхаа жочтой ингэж гаргаж байгаад одоогоор нэг сэтгэл бардам гаргаж өгч байгаа гэдэг юм бас байгаад байгаа. Нэг нэвтрүүлэг үзчихсэн. Энийг одоо савхыг заах эсгүүлч гэнэ үү? Нэг Японы юм дээр ингэ тавьдаг ч гэнэ үү? Тий. Ийм савх тавихад үргэлжлэн соёл байлээ шүү. Ингэж болохгүй ч гэнэ үү? Ингэж болдог гэж байгаа. Тийм зааж өгдөг. Жишээлбэл хаа бүр нарийн одоо энэ будаа ингэ над дээр байлаа гэж утгахад би савхаа зоогоод гараа явчих юм бол энэ хоол ч амтгүй байна. Дахиж энэ ч ирэхгүй гэсэн илэрхийлэл хэлж байгаа. Хүн рүү ингээд одоо та хоёр өөдөөд саржуулж байгаад ингээд сахаа тавьчих юм бол яриа сонирхолтой. Би энэ яриад бол дуртай биш. Тий. Манайх ч нөгөө савхны тавир хүн болгоны урд байгаа шүү дээ. Яг өөрийнхөө урд ингэж тэгшгэн ингэж хөндлөн тавина. Энэ болохоор нөгөө хоолны соёлдоо ордог, зөв идэлт юм уу тэрэндээ ороод байгаа. Явдалтай бас. Тэгээ бид нар ч хамаа намаагүй нэг савхаа зоогоо тавьсан байдаг дээ. Савхаа зоогоо тавьчихсан. Аль амархан нэг тавих гэдэг шүү дээ. Тий. Тэгээд Японд болохоор яг тэр чи Японы соёл юм чинь Монгол чи савхаа зоосон байна муухай байна гэж бол хэлэхгүй. Гэхдээ Японд ийм соёл байдаг шүү. Харахт ядаж харахт хүнцгэн муухай байдаг шүү. Хоол руугаа халбагаа зоогоод сэрээгээ зоогоод тавьчихна гэж бас харах хүнцгэн муухай шүү дээ. Манай Монгол соёлд ч гэсэн бас байдаг шүү. Нэг хоосон тогоонд халбаг
ингэж тавьж орхидог шүү дээ. Заавал ингэж авч салгаж тавьдаг бас. Тэгээд нөгөө дээш нь харуулж тавьдаг. Дээш нь харуулж тавихгүй. Дууссан бол хөмрөө тавьдаг халбаа ч гэсэн юм шүү. Тэгээд хоолны соёл нь бас их нарийн утга учиртай юм шиг байна. Сайхан амттай мах байна. Тэгээд энэ вэжтэй ер нь бол хүн бол амтанд нь орохоор юм байна. Чиний түрүүний хэлсэн тэр нэг том цолтой бүх болоод авраг болоод тийм ээ. Том цолтой бүх болж идэнэ гэдэг бол бас л тийм ээ. Хүнийг бас Мөрөөдөлтэй болгож байна. хүсэл тэмүүлэлтэй болгож шít. Тэрний төлөө хүн зүтгэх нь биш тийм ээ. нэвтрүүлгийн хамтрагчаар Хармоо хүжи Milk Farm. Хүн хүмүүжүүлнэ тийм ээ. Хүнийг хүн болгоно гэдэг бол манай дэшил их л ухааны ажил байх л да. Тэгтэл миний хувьд бол яах вэ гэхээр энэ утасны асуудал байна. Орчин өөрөө энэ нийгэм өөрөө ийшээ угаас өссөн өсөг ийшээ шилжсэн байна. Хөгшин залуугүй одоо тийм ээ. Тэгтэл энэ ерөөсөл дооц тун гэж юм байна. Тийм ээ. Яг тэдвэртэл нь утас хамаажна. Тэдвэртэл яг хэрэгцээний юм. Тэгтэл энэ чинь буруу юм бас алга байна. Би бол тэгж хэлнэ. Яагаад тэгэхээр энэ хүүхдүүд одоо энэ утас маажаад YouTube үзээд гэдэг юм үзээд хэл сурахтаа бол ерөөсөө чихэн онгойч. Энэ бол нэг нэмний даваад чанар. Тэгтэл энд бид нар дооц тунгийг харуулж өгч байгаа юм байна л дээ. Одоо нэг 30 минут л байж шүү. Тэтгэхэд болно шүү. Энэ өөрөө тухайн асран хамгаалагч эцэг эхчүүдийн өөрсдийнх нь л ажил. Үүргэн байна. Тийм ээ? Тэр хүүхдэд ирэх байдаг юм бол энэ хүнд үүрэг байна шүү дээ. Ирэх үүргийг бид нар их зөв ойлгуулж тэгээд юу үзэх вэ? Энэ бол хэрэгтэй юм үзээд байна уу? Хэрэггүй юм үзээд байна уу? Хит нэг юм донтоод байна уу? Нэг тоглоом донтоод байна уу? Энэ зүгээр бид нар хянал тавих хэрэгтэй. Тийм байна. Тийм ээ? Уг цаг заваа гаргаад болиулахтай биш. Хянал тавихтай л болохгүй бол биш. Биш. Болно. Муухаштай эн чинь одоо ингээд ямар нэгэн хэмжээний гайхамшигтай үнэтэй утсаа болихэд тодорхой хэмжээний тийм ухаалаг утсыг авч өгөөд нэгэнлэг үеийнхнээс хоцрохгүй шиг тэр орчин тэр нийгэмд хөл зэрэг шалгахын тулд тэр бас оюуны одоо чадамжинд тухайн үедээ бас мэдээлэл тэр чихэн онгойж ин тийм ээ юмас хоцрохгүй байх. Тэгтэл юу үзэж, юуг таних, юуг өөртөө шингээгээд тэрийг буруу үлгэр дууралтан үзэж гинүү гэдэгт бид нар хяналт, хараа хяналтал маш сайн сайжруулж байх нь бол чухал юм болов уу гэж бодоод байгаа. Бас өөрсдөөс нь шалтгаалсан. Ерөөсөө эцэгхийн шалтгаалсан. Хүүхдэд бол ямар ч буруу байхгүй шүү дээ. Болохгүй гэдэг үг бол ингээд болохгүй гэсээр одоо бидний үеийнхэн ер нь тэгэж өссөн болсоод шүү дээ. Ерөөсөө бүх юм болохгүй. Та бол хүүхдтэй яаж хэрхэн одоо болохгүй? Би ер нь нэг тийм найз шиг харцдаг юм шүү дээ. Тий. Андаал гэнэ. Зөв. Өөр дотносоо тий. Андаа яаж ин андаа. Нуухах юм байхгүй. Нэг л юм юм л. Буруу ч зөв ч буруу юм исэн ч үнэнгээл хэлчих гэж. Тий. Буруу юмыг багадан л үнэнгийн хэлэх юм бол тэр алдах нь арай бага болох нь л дээ. Буруу юм жоохон ч үлдэхгүй үнэнгээл хэлчих. Ядаж засаж залруулах хугацаа үнэнгийн сонссон юм чи өөр байхгүй. Тэгэхгүй бол тийм ээ тэгж болохгүй ингэж болохгүй. Амнах яг чилээд тэрийг хээ. Тэ. Болж игэл тэр өөрийнх нь хүсэл зорилго нь хаашаа гэдэг сайн харж мэдэрхэл юм л үү тийм. Харцаараа хөдлөх тийм ээ. Жохон зандрангуу дуугарах хизээ хаана аль үед дандаа байх нь утгатай утгагүй юу? Ингээд ягатай байх чинь хүний чинь чих гэдэг юм чинь бас нэг тийм чиртэй болно шүү дээ. Би үнгүүдэд эхэлнэ шүү дээ. Баян ажлын үг хэлээ. Үгүй нэг л юм өглөөл эсвэл бол эсвэл тэг ингээл ингээд тийм. Ин хаан дуурах уу, хаан гоё эрхлүүлэх үү, хаан яг энэ стормтай байх уу, айл дороод яаж байх уу, тийм ээ. Энд чинь ерөөсөл гэр бүлийн хүмүүж шүү дээ. Тэр дотор олон хүүхдүүд байхад манай хүүхд хүмүүжил гэр бүлийн хүмүүжилтэй л байх хэрэгтэй. Ахмадаас дорсож чанга дуугаар тийм ээ. Хүнд сонсогдохоор хэмжээний дуугаар мэдлж явах хэрэгтэй гэлээ.
Ямар ч үсэ хэлээд тийм ээ. Айлын 5 өнд хамаа намаагүй идэж уух гэх мэд юмнуудыг бол бид нар бол ингээд бидний шалтгаалга юм байна. Тийм байна. Хүүхч ингээд цагаан цаас идэл ариух юм гарч ирж байгаа шүү. Үйлдэлээрээ зааж өгнө тий. Тийм. Одооны хүүхдүүд ч нэг юм дотгошоо одоо нөгөө нэг юм даруухан эсвэл нэг эмооч гэнүү ямар ч гэнүү нэг ийм нэг цаашаа дотгошоо болчиход байна шүү. Тэгээд нь шүү дээ. Тэгтэл одоо нэг хүмүүс чи ядаж нэг баярлага хэлж байна. Тэгтэл баярлаа хинт сонсоогүй. Тэгээ би чинь заримдаа хэлэхээр чи жоохон чанга хэл. Чи хүнтэй мэдлсэн. Жоохон мэдлж. Тэр хүн сонсохгүй. Сайн байна уу гэд бүтэн хоолоогоор сайн байна уу та. Сайн байна уу? Ингээд амандаа ярьж байгаа. Тэгэхээр энэ мэдлэгээс авахгүйлаа тэр дууны өнгнөөс авахгүйлаа тэр чинь харилцаа үүсэх учраас тэгэл танаа өгч яагаад мэдлэхгүй ингээд хүн аймхандаа мэдлсэн хүнийг хэлмэгдэх тохиолдол гарч ирж байгаа шүү. Тэгэхээр манай хөлт мэдлсэн юм аа өөрхий жоохон дуу муутай ингээд хэлээд ах уу. Би насан туршдаа тэрэнд би орчуулагч тайлбар хийгээ явах уу. Энэ хүн өөрөө аваа явах уу гэдэг чинь шал өөр юм байгаа байхгүй. Тэгэхээр энэ ерөөсөө бид нар өөрсдөө тол байгаад байгаа. Хүүхдийн тол байгаад байна шүү дээ. Ер нь бол би бол дотроо тэгж Монгол хүнд бол ер нь диктатур л хэрэгтэй. Гатуугаар. Ер нь бол яг энэ зөвхөн надтай энэ миний л үзэл болно шүү дээ. Ягаад тэгэхээр бид нар чинь ингээд диктатур гэдэг чинь ингээд амар ингээд зандалчин ингээд ингэх гэдэг юм шүү. Захиргаа. Тэгэхээр бид нар энэ хүмүүжлийн асуудал дээр сайн анхаарахгүй бол одоо энэ нийгэмд бол аимшигтайгаар юмуд гарч ирж шүү дээ. Гэтэл энэ чинь гэр бүл баг. Хүүхэд өмөөрн гэж юм маш олон өнцгтэй шүү дээ. Зөв юм хийсэн юмыг өмөөрн, буруу юм хийсэн юмыг өмөөрн. Ингээд хоёр удаа өмөөрөд өгсөн. Тэгтэл тийм чинь тийм хийлэхгүй тул бид нар урьдчилж буруу юм хийсэн бол тэр хүн бүр эцэг ихнэ байтугай бүгд уучлаарай гэж хэний ч өмнө тэр өмнөөс нь уучлах хэрэгтэй байхгүй. За манай хүүхд үнэхээр буруу юм хийсэн байна. Танаа хүүхд гар хүрсэн байна. Тэгтэл гар хүрэхийн өмнө шалтгаан үндэс байх хэрэгтэй. Манай хүүхдийг доромжилсан байна уу? Ихэл цогсон байна уу? Ямар нэгэн шалтгаан байх хэрэгтэй тийм. Тэрний нуцрын хүүхдтэй байх хэрэгтэй гэдэг үг байна тийм. Хүн төрүүлж бүү гар хүр. Хүнийг бүү доромжил. Хэрв чамайг ингэсний араас бол чи хариу гэнэ гэдэг. Энэ л миний хүмүүжил. Хүн цогол зөрүүлээ цог. Төрүүл цогж болохгүй. Төрүүлж хүнийг доромжилж болохгүй. Доромжсны хараас доромжил. Гэхдээ эн чинь нэг оноо байдаг үстэй. Чин ч дандаа ялагдаад онжуулаад байна гэж юу байх вэ? Эн чинь амьдрал чинь тийм болж штэ. Одоо энэ яриан дээр бүр тодтогоод асуух гэх юм уу? Одоо нэг хүүхдүүдийн донд нэг тийм байгаа шүү дээ. Дээрэл хэлт бүүлээд их гэл нэг тийм те. Тийм тэрс маа. Тийм. Одоо тэрэн дээр тохиох ер нь яавал энэ одоо байхгүй болох хэвээр юм бол аав ээж нь одоо энэ дээр яаж анхаарч хүүхдүүдтэй захиж сурах хэвээр гэдэг юм бол энийг би юу гэж олж хараад байна гэхээр яг миний л бодож байгаагаар болвол энэ хүүхдийг одоо энэ мөнгө одоо амьдрал өөрөө ингээл мөнгөний төлөө явж штэ хүн амьдрахын тулд мөнгө болоод одоо хүүхдээ хувцланаад төлбөрийн төлнө гэдэг. Тэгэхдээ хүүхд ингээд мөнгө л өгчөөл энэ хүүхдтэйгээ харилцахгүй л байна л та. Тэгээ энэ нэг сургуулийн төлбөрийн төлөөл хүссэн хувцас авчгаал ингээд тэр дотн харилцаа гэдэг чинь шал өөр юм байна. Одоо миний андаа гэдэг шиг танаа сургууль яаж нээж ин тэгээ хайц эцэг их хүүхд хоёрын харилцаа нь хоёр тусдаа өөр бан тус болчиход энэ байж л байдаг энийг хангаж ижил байдаг нэг асуухаараа хичээлээ сайн хийгээд байдаг тэгтэл хичээлээс илүүтэйгээр хүмүүжил баг ёс суртахуун ёс зүй хүндлэл энийг өөрөө тэр хүүхдээ ингэж нотогшуул сууршуулж өгөөгүй учраас энд нэг хүүхэд тийм байна уу? Тийм. Тэд нар чинь дуугаа олчихж байгаа. Тэгээд арай хүмүүжилтэй нэг дуугаа энэ болохоор тэд нар чинь доромжлоход бэлэн болоод байна шүү дээ. Тэгсэн чинь хүмүүжилтэй хүүхэд байгаад байдаг. Хүлээцтэй хүүхэд байгаад байдаг. Тэгэхээр эний чинь дэрлэж болж ийн гэхээр энэ ерөөсөө л эцсийн үр дүн дээр эцгийхтэй л очиж байгаа. Хүүхэд сууд сурах хэрэгтэй юм байна л тэглээд. Анхных нь ерөөсөө. Тэгтэл одоо бол ингээ хараад байхад бол
ерөөсөө сууж сурсан хүүхэд бол хичээлээ орж ирээс хийгээс сурсан хүүхэд бол 4 5 6 дугаар ангидаа ингээд ерөөсөө л орж ил яг л тэрийг л хийдэг. Хичээлээс орж ганцаараач байсан орж ирэл гараа угаалаа хичээлээ хэл. Энийг л ингээд дадуулах хэрэгтэй юм байна л. Чи хичээлээ хийсэн үү? Энэ 1 2 дугаар ангид ингээд суулгаж сураад 3-аас хойш ингээд одоо 4 5 ингээд хөр ингээд суугаа сурсан хүүхэд бол санаа яг тэргэл энэ бол амьдралын зарчим болчихно. Мөн үү? Голдрол болчих. Яг энийг л хийх юм бол энэ чи яг энэ чи нэг юм чи ингээд нэг юм өглөө босоо шүдээ байгаа нэгтэй л адилхан. Дадал болж шүү дээ. Дадал болж байгаа. Тэгэхээр энэ дадлыг суулгахын тулд тэр ээжийн одоо бид нар шиг кино манай хэдэн ингээл гэр орондоо байдаггүй зурганд явцдаг ус. Тэгэхээр ээжийн өрнөлөө ээжийн ажил гэдэг бол асад том ажил л да. Бид нар чинь бол ер нь яг жаргах цай амтд шүү дээ. Яг үнэндээ бол энэ бидний мэрэгжлийн усуд бол ер нь тийм яг үндэ амар ингээл гэртээ хүмүүжүүлэл яг хичээлийн барьж хийлгээл ингээл те ингээд зүгээр хаалгаран шагаагаал одоо энэ сургуульчгүй ч ойлгох хэрэггүй болсон байна. Тэгээд ер нь зөв төвлөрхөн л бичиж шүү, тэгшгэн бичиж шүү л гэдэг юм ярьж штэ. Ер нь бол хүнтэй зөв харилцсан шүү. Нэг ийм л ерөнхий ийм л хэлээд байгаа бол яг гардаж ажиллаж байгаа нь бол яг ээж нар байдаг. Тэгэхээр ээж нарын тэр үнэлэхээр нөгөө ээж нар нь ойрхон байгаа тэрхээр их ингээд тэрхээр нөгөө тийш ээжүүдээс залхаад эхэлж байна л да. Ингээд яг тэг ингээд хилжилээд. Тэгтэл манай бид ганц хаяар ингээд хэлэхээр бүд гэдэг хөргөө очиждаг тийм ээ. Энэ хүүхэд яадгийг цэцэрлэгээс ахуулаад сураад эхэлж байгаа шүү дээ. Тэгээс энэ сурах нь юунд хэрэгтэй? Энийг л ойлгох хэрэгтэй. Амьдрах гэдэг шүү дээ. Нэг одоо би бол нэг жишээлбэл нэг юмд их шал эсрэг байр суурьтай гэдэг юм миний хийдэг юм л сайн байдаг байхгүй. Яадаг вэ гэхээр эрэхтэн одоо хогоо хайхаар одоо хямрландаа мод чинь гэнэ. Би бол салавч өгдөг байхгүй. Би бол баян хогоо хийдэг. Ороо засна. Яаш энэ одоо тэгээд нэг юм буудингийн одоо нэг бурхан ч юм уу хаан шиг тийм аавнаас байна л да. Тэ. Заавал дээж идмэд яадаг юм мэдгүй. Тэгснэ хог аяхгүй. Одоо илжрээ байж байгаа юм өөрөө ингээд 7 хоног ихнэр нь байхгүй л хүүхэд нь байхгүй л тэгэл өмхөрөө байж байгаа юм л тэ. Тэгээ өөрөө одоо нэг хямраал аваад үлдээд байгаа юм л да. Новш тэр тэгтэл тэр балер юм дотор жинхэнэ хямар нь мөхөж байгаа ш тэр хогтойгоо адилхан илжирж байгаа байхгүй. Ийм жижиг юмнаас хүний тэр нэг юм л харагдах хэрэгтэй байхгүй. Одоо нэг энэ цаасаа бадсан цаасаа болоод заавал ихнэр одоо хинжүүдгийг хүн хавууг таих нь л дээ. Ёстой юм шиг. Тий. Тэгтэл энэ хогийг өөрөө босч явж хайж байгаа нь тэр хүүхд харагдах хэрэгтэй. Ядаж надаас нэг л юм сурах шүү дээ. Нэг л юм сурах шүү дээ. Аа дандаа хог хайдаг цэвэрхэн байхын тулд. Гайхамшигаа болий. Тийм ээ. Өглөө болгон ээжээс нэсүүтэй цагаал. Би хөдөө явна. Одоо хүмүүс манай хүмүүс байна л да. Бүр ингэж өөртөө бурхан гэж бодсон юм одоо тэгэл дээ. Чи нэг гэр бүл гэдэг чинь хамтран нэг 50-50% хөрөнгө оруулалттай юм байж байгаа үстэй энэ чинь. Тэгээ 50-50 хөрөнгө оруулалттай чи хүүхэд гараад байгаа үстэй. Тэгэхээр тэр 50-50% арай л байл. Тийм ээ. Яг зүгээр ерөнхий том араамаа ирхэн үүрж явах хэвээр. Тэрний сүрхийн ноён нуруу муруу гээл тэр нь одоо яг нотлогдоод ингээд бичигдээд энийг ноён нуруу гинэ. Ямар юмных юм бэ? Тэр нь байхгүй болохоор ирхэн биш болчих. Тэ. Энэ нөгөө нэвтрүүлж өөрийнх нь ноён нуруугс тийм нөгөө хатуу юм хэлэхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Тэр чинь зүгээр өмнөж байх. Энэ ухамсарыг л хэлж байгаа шүү дээ. Тийм ээ. Хаана хэнийг хайрлах уу, инэрх үү? Хаана хинтэй хатуу ярих уу? Энийг чинь илжээж ноён нуруу болдог болохоос энийг л эсвэл нэг дуугаа царайлснаа ноён нуруу болохгүй шүү дээ. Мэдрэл муутай өдөрч дугаанд дэмэрдгүү тэгээд ноён нуруу царайлаа байлаад. Тэгвэл одоо энэ нэг аршин ба шүү дээ энэ ундаа. Энэ ундааны хэрэглэн дээр та юу ямар бодолтой вэ? Хүн одоо энийг огт уухгүй байхын зөв юм уу? Тохируулж явах нь зөв юм уу? Хэдэн наснаас нуустай юм? Тэ. Одоо нэг өдөр таны одоо та бол өсвөр насны хүүхдтэй хүн. Нэг өдөр мөртүүлчээд ороод ирэхэд та юу яаж хүлээж авдаг? Ах бай. Гэхдээ энэ яг хөтэ нэг юм байгаа штэ.
одоо манай хөгжүүлж айл жоохон бахнаас нь л айрыг мариг өгөл хэлж байгаа шүү дээ. Нэрмэл байдаг юм. Одоо өдөө гараал ингээд өөрхөн алцаа 10 өдөө хөхт мөтөндөл байх шүү дээ. Энэ дээр нэг амар имзэглээ. За энэ ягстан шин ганц гонгууд энэ харигч болох нэг гал ингээд сүрхий хүлээж аваад энэ биш ерөөсөө л ухамсарын асуудал. Тэ. Нөгөө талаараа энийг бол маш зөв дооц тунгийн тааруулж хэрэглэх хэрэгтэй. Өөрөлдөд байгаа юм биш. Тэ. Уудаг үний хөлт ууж таарна шүү дээ. Ген хэлж амьдрал байх юм юм чинь. Бас энэ чи ад жаргал шүү дээ. Тийм шүү дээ. бас л нөгөө нэг Энийг хүн байж тээ заа юу. Би чиний асуултанд хариулаад. Хүн байж юм хориглох тусам түүнлүүд тэмүүлдэг. Тий. Бид ч жоохон мах чинь бол гэхээр ч бид ч ууж улмал бүр улгаамалгаагаар уучих гал. Яг адилхан шүү дээ. Энэ хоёр хорч яг адилхан шүү дээ. Тэгэхээр эн чинь хаана хизээ бас нэг насанд хүрсэн үе гэд нэг юм байна. Тийм тэгээд 40 хүрээ дөнгөж амс 50 хүрээ 50 хүртлээ 40 хүртлээ уухгүй явж байсан хүн ч байдаггүй л байх. Тэгтэл тэр бол худлаа штэ 110% байд юм уу юм мэдхгүй. Тэгтэл насаараа ингээд гинний удам өгсөөрөө уудаггүй ч гэрвэл байдаг. Тий. Уудагч гэрвэл энэ уудгийн сайн саа тий. Уудгийн момохоо гал уудгүй сайн саа гэж ямар юм бэ? Ингээл чинь эргэл нөгөө нэг ялгуулан гадуурхан харцгал юм бол. Тэгэхээр эн чинь бол хэрэглээ. Одоо ч ихтэй залуучууд харцангуй өөр болж байна. Тийм баха. Үнэхээр өөр болж бид нар яг үндэ арих хууж байгаа бидний насныхан л байна. Одооны залуучууд гоё ин шараа ариг вино коктейл тий. Дээр үт юм сонголт байхгүйсэн баг. Байхгүй юм чи өөр гэдэг шагаал уу штэ. нэвтрүүлгийн хамтрагчаар Хармоо хүжи Milk Farm. За өнөөдрийн яриа маань бас нэлээд сайхан халуухан өргөн цар хүрээтэй сайхан ярилцлага боллоо гэж бодож байна. Тэгээ ерөөхдөө нэвтрүүлгийн маань бас хугацаа энэ түрээд ер нь өндөрлөх тийш хандж байна. Тэгээ Тукахийнхаа энэ малгай ер нь та хэдэн жил өмсөж чинь яг энэ малгайгаа нэлээд дэвэр ганцсан малгай хэдэн нэлээд ямар түүхтэй малгай байдаг Тукахаа энэ малгай. Энэ малгай чинь яг бас нэг нэлээд малгай бий. Байдаг тий. Байлгүй адилхан Нэг загвар. малгайгаа дээр сүмсөд байгаа биш юм бэ? Биш юм болохгүй тий. Энэ ч юм бол яндан зөнгөтэй ч байна. Өвөл зунах ч гэж байна. Тий. Яг одоо стил имиж гэх л да. Тий. Нөгөө талаас энэ чи бол миний одоо яг нэг одоо би одоо малгай авч бол энэ ч болчих юм тийм ээ. Үнэн хөлж гээд шүү дээ. Тэгэхээр нэг стил имиж бүрдүүлнэ гэж бас нэг талаар айгуу тийм ашиг авьяатай юм шиг тийм гоё юм шиг нөгөө талаараа бас тийм нэг ингээд нэг л юм дутуу байх юм шиг тийм мэдрэмж төрнө шүү дээ тийм ээ. Яг энэ малгай бол яг нэг надад нэг нэлээд юм малгай бий. Тий. Тэгээд энэ хүний малгай гэдэг чинь өөрөө ингээд юу яадаг юм бол шинжлэгдэж байна. Одоо энэ жишээлбэл нэг малгай ингээд одоо би 20 хэдэн жил өмсөх юм бол энэ одоо хүний тэр гарч ялгарч байгаа хөлсмөс гэдэг чинь бол амар мундаг юм байт юм шүү дээ. Энэ доторхын нэгдэгд нь одоо яадаг гэдэг юм тийм ээ. Тэгэхээр энэ чинь шинжлэгдэж хийгдэж байна. Нэг хүн хийдэг хүнтэй. Одоо энэ тэмдгээс авахгүй бол энэ чинь нэг энэ дүртэл бие сэтгэлээ зориулна шүү дээ. Тэгэхээр юмд үнэн ч үнэ гэдэг бол Тууштай байна. зэн дууштай байна гэдэг бол одоо тухайн хүний одоо өөрийнх нь тийм ээ үзэл баримтлал шингэсэн гол одоо чандын чанд байдаг одоо юм л байхгүй. Анд юм байна. Тийм байна. Тэгэхээр амьдралын улаан зураас гэдэг чинь одоо энэ Тукахын энэ малгайны өөрийнх нь фэшны юм дээр ч гэсэн бас байна шүү дээ. Түрүү яаж тоглосон гэвэл өөр малгайтай ирээрээ. Тий би нэвтрүүлэгтээ өрөхгүй тэгээд Тукахыг Тукаха та эрэхтэй нэг сарвчтай малгай өмсөд ирээрээ болж игэл найк байвал их зүгээр. Чи Тукахыг нүднээр дээр юу яах тийм малгай байхгүй шүү. Тэгсэн сарвчтай малгайтай ирээр ихгүй юу? Тэгэхээр гайхад ямар сарвчтай малгай гэсэн чинь юу ин сарвчтай малгай гэсэн чинь
Nike гэдэг сарвчтай малгай гэж. Юу сарвчтай малгай надад зөгтөгч байна гэж. Тэг чи бүр Nike гэнүү бүр. Тэгээд чи хүн чинь ингэж боддөг юм байна. За энэ ч яадаг юм болоо. Тэгээд очихоор бас тэр Nike өмсөө эсвэл сарвчтай малгай өмсөлээ. Тэгээд тэр чинь Nike байхгүй ч гэсэн бас бодож штэ хүн. Бодож үзэдгөө хүүхдээ айл малгайд харах үлээ. За айл малгай яах вэ? Бас бодоод байна штэ. Тэгээд дэрүүгэн тэнд бас бодоод тэгтэл хүн тийм гинэн байгаа байхгүй. Яагаад тэгэхээр хүнд нөгөө заа гэсэн хүн чинь нэвтрүүлэлт нь орно гэсэн хүн гэсэн тэр нэвтрүүлгийн тэр нэг дүрм журм байдаг бол тэрний одоо даггаас арга байхгүй шүү дээ. Би ч нэ найруулагч миний жүжигчин байсан ч гэсэн. Тэгэхээр эн чинь хүн чинь бас тийм хүндлэл байх хэрэгтэй юм байна л да. Түүнээс бол би одоо бити уцаад чи би яхаараа тийм Nike майк өмсөө гэдэг ингээд хэлэн шүү дээ. Тэгтэл тэр хүндлэл хөөрхөн амтан автагдаад Тийм байна. Бодож үзсэн байх. Тас өмсөж үзсэн үгүй юу тандараад. одцсон энэ тэр за тэр чинь урцаар юу гэсэн чинь юу санаад байгаа гэдэг хэлсэн чинь ухаараад тоосон гэдэг. Тэгэхээр за яах вэ чи гэж байгаа би. Нэг нь ойлгосон шүү. Тийм байна. Тэгэхээр ингээд бид нар чи ингээд ийм дотн хүмүүс чинь хоорондоо бол хамаагүй нээлттэй байхгүй юу? За мэдгүй хүн чинь нэг харилцаанаас агуулаад нэг харцдаггүй хүнтэй ч юм бас тэгж ярихгүй шүү дээ. А энэ ч надад тэгж харцдаггүй хүн тэгж нэг одоо надаас бүр ингээд сарвчтай малгай өмсөд ир гэж хэлэхгүй шүү дээ. Энийг хэлгэж бүр итгэж байгаа байхгүй юу? Навшин. Тэгэхээр би чи нэг хүүхдэр л байгаа байхгүй юу? Хүүхдэрээ. За ингээд өнөөдөр хөрөлцөн ирээд сайхан халуун өрнөсөн байхдаа маш их баярлалаа. Тэгээ бид хоёр бас өөрсдийнхөө зүгээс энэ нэвтрүүлгийн хамтран ажиллаж байгууллагын гарын билгийг бас таньдаа бэлгэлнэ. Энэ Хармоо Бүжи Milk Farm-ийн бүтээгдэхүүн байгаа. Амьд Сүү болон тараг. Тэгээд энэ болохоор цэцгий. Та шин дээр нь гэртээ хараад хүүхдүүдтэй авсалаад. Биднийх нэг ийм ферм байгуулад нэг тэр нэвтрүүлэг хийсэн байсан би нэг харж ирсэн. Тий. Мундаг бүтээн байгуулалт, мундаг фермер хийгээд харагдан лээ. Тэр нэг тижэл мэжэл яадаг идэг ч гэнэ бүр ингээд бүтэн нэвтрүүлэг амаа өөрөө тайлбарлаад явна лээ. Тэр бас харсан. Өөр ингээд тэр тижэлүүд нь тустаач байдаг ч гэнэ тийм ээ. Тэр газрын л одоо бүтээгдэхүүн үү? Тий. Тэгээ энэ нөгөө фермийн цэвэр сүү гэдэг чинь цэвэр гэдэг нь одоо юу юм бол гэхээр амьд хэрэгтэй бактерийн үлдээгээд хэрэггүй бактерийн одоо хэдэн градусаарч гинөө тэгээд байхгүй болгоод амьд байгаа болохоор шин юм болохоор цөөхөн хоногтой гэдэг та сайн анхаараарай. Очоод хөргөчөндөө хийж байгаа болж игэл 4-5 хоногтой уртлаа 7 хоногтой их олон хоногтой биш юм байна. Байхгүй. Яг гэвэл амьд юм болохоор. Тэгээ энэгээрээ одоо нөгөө биднээсийн бас нөгөө энэ нэвтрүүлгийн нөгөө нэрний юу авсан ч гэсэн нөгөө ноён руу тууштай байна гэдэг чанар чинь магадгүй одоогоор хүн ойлгохгүй ч бай, анзаарахгүй ч бай, юмдаа тууштай явна гэдэг чинь энэ нөгөө Хармоо Бүжи ферм гэдгээс бас айгүй үлгэр жишээ авсан байхгүй. Бүтэхгүй байсан ч гэсэн, энийг хүн дэмжихгүй байсан ч гэсэн, ойлгохгүй байсан ч гэсэн өдний хүртэл хичнээн жил хийгээд ирсэн. Одоо л нэг жоохон амтын мэдэрдэг нөгөө мөн чанарын мэдэрдэг хүмүүс гарч ирж ийн гэхээр тууштай байтал ноён руу гэдэг чинь энэ сүнлээс нөгөө сонголог хөгжим сонссон өхрөндийн сүү байна да. Сүү дараг байна да тийм ээ. Жанцсан наруу Бетховен гэл. Гол яг тэгжилээ. Гэхдээ ферм дээр нороход угаасаа яг аялуулж идэв. тий явж идэх тий. Тэр өхөр өөрөө их тайван тэр нь тайвширдаг юм байл та. Хөгжмийн аялал. Тэрийн Хармоо Бүжи өөрөө тайлбарлаж ирсэн. Тий. За ингээд нэвтрүүлгээ өндөрлөө. За тэгээ да. За баярлалаа. За баярлалаа. Та дараа нь гэр бүлэрээ тухтааныг ирж үзсэн байх. Цунаа ресторан хамт олонд тэгээд ийм гоё шинэ соёл, Япон хоолны соёл нэвтрүүлж байгаад бас сайн байдгийн байна. Тэгээд та бүхэнд ажил амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Ресторан дандаа 4 хүнтэй байгаас. Уцаа жоохон байчих юм уу? Эхлээд. Яг тэрэн дээр нь тий. За. Сумогийн арилтаа амарх болдгоо маа. Нөгөө сумогоо бол нөгөө дээрс байрлагч. Араа юм аа гэсэн үг шүү дээ. Нэг талаас нөгөө талаас уутгаас нь аав нь Би хувьдаа өөртөө бодтол аав гэртээ суугаад бичээд юм кино гарсан. Шалц киногоо аяна өнгөрсөн 10 сард нээлээ тэгээд кино моноо театрт гарч